За өнөөдөр аль маань баг хүн болгоны шахав сонсч байсан магадгүй ихэнхийнх нь үзэж байсан нэлээд алдартай цувралын эхний ангийг ярьж өгөхөр боллоо. Энэ цуврал маань 2013 онд гарснаас хойш нийт 55 шагналд нэр дэвшиж дэлхийд дахны хамгийн алдартай том уралдаануудаас нийтдээ 23 шагнал хүртсэн чухмаа аюултай мундаг киног эндээ 6 анги бүхий нийт 6 уйлрал буюу нийт 36 ангитай яг ясныг суугаад кинонд маар уусаж ороод үзвэл 36 ангиас та юухан байх вэ? Энэ бол Peaky Blinders. За хэдүүлээ олон тавгүй шууд кинонд орцгоё. Үйл явдал 1900 оны Англи улсын Brigham хотод өрнөн. Thomas Shelby бол жижигхэн хотдоо нилээдгүй нэрд гарсан гангстер гэхүүдээ. Бараг шахах хүн болгон түүнээсэн. Манер ер нь яг юу хийдэг вэ гэхээр буу зэвсэг нууцаар худалдан морины уралдааны бооцог засаж ер нь бол булхаагаар мөнгө хожин. Тэгэд ихэнхдээ ер нь тэр хавийнхаа pub, ресторан юу гэдгийг байж болох ихэнх газрыг өөрийнхөө буюу Peaky Blinders бүлэглэлийнхаа хамгаалтанд авч сарда татвархур. Манер хаяада нэг өөрийнхөө газар нутгаар эргэлт хийнэ. Хятадууд суудаг хэсэгтнийг үздэг хардаг бөө мөргөлийн охин ирсэн гинүү. Тэр сургаар мань хүүхэн дээр очиж ганц нэг мэрэг сонсчих санаад хажуугаар нь тэр хавийнхаа дэл сул хятадуудад манийн байсаар байгаа шүү. Тэр өөрийнхөө presence-ыг харуулдаг тахлаа. Нөгөөдөл нь ч манерээс их айж ичиж имээхий. Нэ мэрэгч хүүхэн дээр очиж мэрэг төлгөөс сонссон чинь за эх хэдэн жилүүдэд таны эдэ будаа арвин авлага татвар сайн байна л гэж авч байна. Almas Movie Guide. Tommy санаа намарсан байртаа гэртээ иртэл. Харин дөнгөн данга 10-та үеэл дүг бацан ахыхаа карманаас хулгайлсан тамхиа утаа мал зуулчихсан пэдгэр сууж байдаг байгаа. Томас ахыгаа харахтаа сандарвуу яав нөгөөхөө бараг асфальтаа шахуу гал руу хийж байна гэд хевс рүү шидээд золтол байшинтхыг даах хичээгээ эрлэгт өгцөнгөө. Tommy акоркийг авч унтран гал руу хийгээд цаад өрөөнд гангстер бүлэглэлийнхаа офисын өрөөрөө орлоо. Пиза энд болж ёстой амьдралд буцалж байдгийн байна аюултай. Энд тэндээс дамын 8 уралдаануудыг бооцоо булхаа мулхай заа ёстой дайны дараах хідэн сэргэлэн багийнууд өөрсдөө гангструуд гэж нэрлэд байж бол хамгал сэргэлэнтэж мөнгө олох аргыг юутай итэн оролдож байдаг юм тэр. Тэгсэн цаад өрөөнөөс нэг том сагалтай туранхаа авахгүй Томиг нэлээ ууртаа дуудаж байна. Энэ бол Артур Шелби. Артур бол ерөнхийдөө бүлэглэлийнхаа хамгийн хар бараан бор хүрэн за ер нь л бохор ажил байдгийг бүгдийг хийдэг хүн. Мэдээж бас нэлээ хэрцгий нөхөр. Peaky Blinders бүлгийн бодох, сэтгэх, төлөвлөх, ухаан зарах ажлыг дундхүү буюу Thomas Shelby хариуцсан. Харин зодоонуудын бүлэглэлийн гар хөлөвлөх ажлыг том ах Артур Шелби болон хамгийн бага дүү Джон Шелби нар голчлон хариуцсан. Гэхдээ мэдээж Томми зөвхөн боддог, тунгаадаг ажлыг хийдэг. Тэр зодолдож чаддгүй болов уу гэвэл тунчиг андуурсан хэрэгтэй. Томми бол дайны асар туршлагатай архаг цэрэг байсан мэрэгжлийн шахуу дайчин хүн. Гэхдээ яхавтаа тэгэл хамгийн сайн чаддаг зүйл нь гар урших хөвчлэн түүний тархинаас гардаг болохоор тэрийгэ төлхөө ашигладаг гэхүүдээ. Энэ киноны зохиолч нэг ярилцлага дээрээ Томас Шелбиг IQ 130 хүн гэж хүртэл ярьж исэн юм билээ. Аимшигтай өстэй. Ийм амтан чи тэгээд энэ цаг үед дайтаж тулдж байгаа бараг шахав хүн бүрээс цаг үргэлж нэг алхмын урд байж үргэлж маш төгс детальтай аимшигтай төлөвлөгөөнүүд гаргадаг байх нь аргач хүү. За үйл явдал руугаа эргээд орцгоё. Brigham бүх морины уралдааныг ер нь бол Bill Camber гэдэг нэг нөхөр магнаталдаг бөгөөд мэдээж асар их хөрөнгө мөнгөтэй түүнийгээ дагаад нилээдгүй эрх мэдэл зэвсэгт хүчтэй баачка гэсэн. Томиг ингэж Bill-ийн зөвшөөрлгүйгээр морины бооцоотой уралдаанаас нууцаар мөнгө олж байгааг Артур ах нь мэдээд түүнд болохыг санал болгоно. За санал болгоно ч гэжтэй ер нь бол тулгана. Гэхдээ мэдээж тэгээд Артурын хийх ажил бол гар хөл болох харин боддог төлөвлөдөг зохион байгуулалт нь Томми болохоор хийдэг юмнуудаа л сайн хийдэх үү аха. Би сайн хийдэг юм аа хий. Та дугайл дагаа явчих гэд амын таглаадглаа. Артурын ууралж байгаа жижигтэйхэн орон нутгийнхаа хар цахыг хяндаг байсан Томми Либи рүү чиглээд явж байсан бууны цуваг дээрэмдээд бүх бууг нь авчихчих л дээ. Тэр чингэлгүүд нь орон нутгийн зэвсгийн үйлдвэрээс гараад Либи рүү явж байсан улсын хөрөнгө буюу Winston Churchill-ийн дайны зэвсгүүд байсан гэж таарлаа. Баахан хөрөнгө хулгайд алдсан Winston Churchill зэвсгүүдэд буцааж олж илрүүлэхээр Belfast-ийн Constable-гийн ахмад байцаагч Chester Campbell-ийг Brigham руу илгээсэн нь энэ юм байна. Томигийн нагцэгч Поли Томиг тэр буунуудыг буцааж өгөхийг санал болгосон ч тэр бууг өөртөө буюу өөрийн бүлэглэлдээ тун ашигтайгаар ашиглаж чадна гэж бодсон хэрэг. Зүрүүд гэж яана. Олны дунд сайнтай муутай гихчээр тэднийхний баг байнга шахуу ууж суудаг нэг пабд нэг залуу бүр галзуурсан бух шиг гинт үсэрч хараагаад хамаг амтныг зодож нүдтэй гэхэд Томми түүнийг тайвшруулна. Хөөхий зайлуул дайнаас трама аваад сэтгцийн өөрчлөлтөө болоод гинт ингэж тесэрдэг
өвчтөе болчихсон л нөхөр болж тарлаа л да. Томми түүнийг юу туулсан, юуг давж гарч яагаад ийм болчихсныг нь мэддэг болохоор ойлгоно гэж ихтэйгэн тэгсэн харин за баг маргааш нь да. Мань хэдийн байнга суудаг нөгөө паб мангар гялцэл болсон ганга хувцастай шаргал төстэй хөөхөн хөөх ирснэ. Үйлчлэгчээр ажилд орё гэж шалсаар байгаа дурлуу доо гайхмар. Манер Томигийн хулгайлсан буунуудыг буцааж авахар ирсэн. Энэ байцаагч Кемпбелл гэж нөхөр нилээдгүй хинхэг байрны баг жаахан сайкопат нөхөр байна шүү. Артурыг барьж авч байцаагаад хүн танихын эцгүй болтол нь зодож гарлаа. Мэдээж нөгөө буунуудаа асуусаар. Кемпбелл Артур болон гэмт бүлгэллийнхэнд буу олохын тулд түүнтэй хамтран ажиллахыг санал болгов. Нэр би Peaky Blinders гэдэг нэрний утгыг тайлбарлая гэж бодоод байсан шүү дээ. Энэ нэр маань юу гэсэн үг вэ гэхээр Peaky гэдэг нь peak буюу оргил, хүний биеийн оргил буюу толгойд ирэх малгай. Blinders гэдэг нь шууд утгаараа сохлогч гэсэн үг. Товчхоноор бол малгаагаараа сохлогчд гэж орчуулдаг байгаа юм л та. Энэ хэд маань яагаад ийм нэртэй бүлгэлтэй байдаг вэ гэхээр мөн адил шууд утгаараа Peaky Blinders бүлгэлийн бүх хүмүүс нэг иймэрхүү ижил төрлийн дээр үеийн англи кепхэн малгай өмсдөг бөгөөд тэд бүгд малгайныхаа сарвчинд хид хідэн маш хурц эртээ прэтэг тогтоосон байдаг. Тэгээд тэд дайснуудтайгаа тулдахдаа малгайныхаа ирээр тэднийг сохолдог гэсэн үг юм. Хэрцгий байгаа биз? Аргач хүүдээ амьдарч байгаа энэ газар нутагт нь дайснууд маш их хятадууд байна, өнгөт арснууд байна, италиуд байна, янз янз. Энэ цаг үед ч тэгээд одоо үеийнх шиг төгс соёл иргэншил байхгүй шүү дээ. Ер нь л жаахан хар бараа хэрцгийгэрэй гэж хэлэхэд буруудахгүй дээ. Тэгээд ийм олон өөр яс үндэс удам судар зиндааны хүмүүс чи хоорондоо эзэмшил газар нутаг эд баялгаа булаацалтна гэж дамжиггүй. Тэгээд гайгаар нөгөө нэг сэтгэлийн жаахан хөөрөлтөө найз маань Итали гудамжинд цайлж яваад өвчин хөдлөөд нэг нөхрийг бүлнийш. Ингээд италичуудаа дайсган л эхэлж байгаа. Нэрээ өнө хаанаас юм мэддэхгүй гинт гарч ирээд дандаа дээрэмчин тонуулчиж явах архитад суудаг павд нь зөөгчөр уурсан Грейс гээд хүүхэн чинь байцаагч Кемплийн бууны нохоо Томиг тагнахаар ирсэн. Гатнуул гэж таарлаа. Мэдээж л дээ. Ямар нэгэн кайж байж л таараа. Мэдээд исэн юм а. Италичуудаа бүтэн дайн хийж өчнөн олон хүнээ алдахгүй тул Томи өнөө найзаа өөрөө тэдний нүдэн дээр хөнөөж цаашаад урсаж болох байсан үр ашиггүй аллахыг зогсохоор италичуудаа тохиролцсон байж таарлаа шүү. Тэднийг төлөөлдөг хоёр бачка харж байхад найздаа сум зоож өгөөд дэлгэц харанхуйлаад ихний анги дууслаа. Гисэн ч гэсэн дуусаагүй жи. Нэг муу ганц Итали хулиганы амнаас болж дайнд хамт явж байсан чиг найзаагаа алахгүй л гиндэ. Тэр хоёрыг ч биднийг ч хуурсан байж таарлаа да. Ингээд PTSD-тэй хөөрхий дэний Томигийн ачаар амьд гарч өгсөн хүний дүрээр Томигийн зараалуулж хар бор ажлыг нь хийж эхлэхээр өөр нутг руу явж байгаагаар ихний анги мань жихнэстэй дууслаа да гэж. За ингээд 1900 оны Англи улсад малгайныхаа оройд сахлын хутаг ойдог зэрлэг дээрэмчдийн бүлэглэл тэдний догшин бус Томи Шелби болон түүний баатарлаг гангстер гэр бүлийн тухай өгүүлдэг Peaky Blinders киноны үргэлжиллийг та бүхэн минь Movie Box-оос таалан сойрхоорой.